өнөөдрийн хичээлээр уулзч байгаа баяртай байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань куб ба параллел бие түүний дэлгээс гэсэн хичээлийг баттган үзэх болно. За бүгдээ энэ ямар дүрс вэ? Нөгөө куб маань шүү дээ. За кубыг хэдэн эрмэг, хэдэн талаас, хэдэн орой байна гэдгийг бүгдээрээ тоолцгоё. За энэ кубын маань дэлгээс вэ. За талаас хэдэн талаас байна гэдгийг бүгдээрээ тоолцгоё. 1 2 3 4 5 6 таластай. За хэдэн орой байна гэдгийг бүгдээрээ бас хамтдаа тоолцгоё. За хамтдаа тоолцгоё тийм. 1 2 3 4 5 6 7 8 орой байна. Хэдэн эрмэг байна гэдгийг тооцгоё. Аль нь эрмэг вэ бүгдээ? За эрмэг 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13 14 15 16 17 18 9 10 11 12 13
12 ирмэг байна. За куб маань 6 талс 12 ирмэг 8 оройтой бит байх нэ. За энэ кубын маань дэлгээс байна. Кубын дэлгээс хэд хэдэн янз байж байна. За багшийн авсан самбар дээр авсан энэ дэлгээс бас нэг хөлбөр байна. За багшийн энэ бас кубын дэлгээс идж ирсэн байна. За бүгдөө дэлгээс ишглээд бит дүрс үүсгье. За бит үүсгэхдээ энэ бол та бүхэн ямар ч хэлбэртэй байж болно. Та бүхэн бэлтгэсэн байгаа гэж багш бодож байна. Өмнө үзсэн гэж хэлээ үзсэн байгаа. За хоёр талстыг нийлүүлээд өөд дээр нэг орой гарч ирж байна. Энэ хоёр ирмэгийг нийлүүлээд ирмэг үүсэж байна. За энэ талыг цавдаад за тав цог хийж авдаг багш гэж байна шүү. За бас хичээгээд орой үүслээ, талст үүслээ, ирмэг үүсэж байна. За ингээд багш намын сүүлийнхаа талстыг хаглаа. За ингээд бидний куб бит дүрс маань үүслээ. За та багштай адилхан байгаа. Ингээд куб дүрс маань үүсэж байна. За куб дүрс ажиглаад хэдүүлээ бодлого. За багштай хамтран дараах бодлогыг жишээ болгон бодцгоё. Кубын ирмэгийн нийт урт нь 60 см бол гадагшин талбайг олгоё. 60 см уртыг нь ирмэг. Ирмэг айлын өгдүүдээ энэ хэдийн ирмэг вэ кубын 12 шиг ирмэг байдаг. За 12 шиг ирмэг маань ийм байна. За нийт ирмэгийн урт нь 60 бол нэг ирмэг хэд байх вэ? За 12-ийн 60-ыг 12-той хаваагаад 5 см энэ маань 5 см байх нэ. За куб маань талст нь бүх талууд нь тэнцүү учраас энэ 5 см-ийг чинь энэ нуунаас 5 см байна. За энийхээ талыг талстын талбай болгоцгоо. Талстын талбай болгохдоо
та мэдж байгаа. 5-ыг 5-аар хожуулээд 25 см квадрат гарч байна. За их талстайгаа талбай болсон. Одоо кубийнхаа гадаргуун талбайг нийт гадаргуун талбайг олцгоё. 25. За кубийн маань тал хэд вэ? Тоолцгоё. 1 2 3 4 5 6. Нэг нь 25 гарсан чинь 25-аар 6-аар үржээд 150 см квадрат гарч байна. Гадаргуун талбай. За дараагийн пирамид хэдэн талс, хэдэн ирмэг, хэдэн оройтой вэ? Хүүхдтэйгээ мөн адилхан 6 талс, 12 ирмэг, 8 оройтой байдаг байна. За ингээд байшингийн хан, шал, таац бүгднгийнх нь гадаргуун талбайг олцгоё. За гадаргуун талбай. За энийг энэ байшингаа сургууль гэж бидний сайн мэддэг сургууль гэдэг аваад үзчихье. За сургуулийн маань ордог хэсэг маань 8 м. Өндөр нь 6 м. За эхний хэсгийг олгоно. За энэ дэлгээс дээр ашиглаад за сургуулийн маань урд хэсэг урд нь 8 м, өндөр нь 6 м. Энэ хоёрыг үржээд 48 м квадрат. 48 м квадрат. Заавал нь ардлтайгаа тэнцүү учраас адилхан учраас энийг 2-оор бичиж байна. Тэгэхээр 48-ыг үржих нь 2 96 м квадрат гэж гарч ирлээ. Одоо бид хөвөнд хажуудлын хан. Хажуудлын хан маань хэд гэж үлдсэн байна? 4 6 гэж байна. 4-ийг 6-аар авчээд 24 м квадрат. 24 м квадрат маань нөгөө талынхаа хаттай адилхан 24 м квадрат байна. Энэ хоёр маань тэнцүү учраас 24 м квадратаа 2-оор үржүүлээд 48 м квадрат гарч байна. Одоо шал таац хоёрын талбай байна. Шал нь болохоор зэрэг 8 м. Нөгөөх нь 4 м. 4-ийг 8-аар үржүүлээд шалны талбай маань 32 м квадрат. 32 м квадрат таац шал хоёр адилхан учраас 32 м квадратаа 2-оор үржүүлээд 64 м квадрат гарна. За энэ 64 м квадрат. За бүгднгийнх нь тус бүрийнх нь талстынхын талбайг бүгдрээ оллоо. 2-2-оор ижих учраас 3 гэж. За энэ 3 хоёроо оронд нь бүгдрөө нэмэх. За 96 дээр нэмэх нь 48. Тэн дээр нэмэх нь 64. Тэнцүү. За дараа 208 м квадрат. Энэ сургуулийн маань гадаргуун талбай маань 208 м квадрат гарлаа. За бүгдээ периметрийн дэлгээсийг ашиглан бит үүсгэж ирнэ. Гэрээ талбартаа маш сайн мэдээж аваад дэлгээсийг ашиглан бит үүсгэж ирнэ. Хичээд идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдэд баярлалаа.